Дараагийн мэдээ бүгд наримдах хатад улсын Лионын мужийн экспортын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа амжилттай үргэлжилж байна. За тус мужийн онцлог давуу тал бүхий нийт 80 гаруй байгууллага бараа бүтээгдэхүүнөд танилцуулж байгаа бөгөөд энэхүү үзэсгэлэн 3 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаамаа. Бүгд наримдах хятад улсын зүүн хойд бүс нутгийн төв технологи үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэгч Лионы мужийн экспортын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн 8 дугаар сарын 28-наас 30-ны өдрүүдэд UJ Expo төвд болж байна. Бүгд наримдах хятад улсын технологийн дэвшил бүхий бараа бүтээгдэхүүнийг хямд үнээр худалдан авах боломжийг энэхүү үзэсгэлэн олгож байгаа юм а. За манайх бол одоо яг энэ Junwei Group компани төлөөлөгчийн газраар ажилладаг. За ингээд төлөөлөгчийн газраар ажилласнараа Монголын зах зээл дээр одоо энэ ган бүтээгдэхүүний одоо үнийн өсөлтийг хамгийн сайн барьж чаддаг ийм одоо давуу талуудыг Монголынхаа зах зээл бид нэр одоо бий болгож байгаа гэсэн үг. За манайх энэ үзэсгэлэнд 3 дахь жилдээ оролцож байна. За энэ удаагийн үзэсгэлэнгийн одоо давуу тал нь гэх юм бол одоо бидний одоо нэрлэлтгээр UJ Arena тий энэ экспоны танхимд болж байгаагаар дээрэс нь одоо зохион байгуулалт маш сайтай байгаагаар давуу тал болж байна. Энэ үзэсгэлэнд анх удаага оролцож байна. Зохион байгуулалт сайтай сайхан болж байна. Манайх хүнд машин механизмын тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг компани байгаа. Монгол улс уул уурхайн баялаг ихтэй улс учраас уурхайн бизнес эрхлэгчтэй танилцахаар энд ирсэн. Үзэсгэлэн эхлээд удаагүй байхад л зарим аж ахуй нэгжүүд 3 хөрөнгө оруулагчтай гэрээ байгуулаад амжижээ. Энэ үзэсгэлэн Монгол улсын зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн бараа бүтээгдэхүүнийг сурталчлан таниулах бизнес эрхлэгчдийн бодит хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой юм а.